Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлгаа лаборатори нь хүнсний аюулгүй байдлыг шинжлэх ухаанд тулгуурлан хангаж, улсын хэмжээнд лавлгаа баталгаажуулалтын чиг үүргийг хэрэгжүүлдэг мэргэжлийн байгууллага юм. Хүнсний аюулгүй байдал нь иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, хүнсээр дамжих өвчин эрсдлийг бууруулдаг. Мөн хүнсний чанар, найдвартай байдлыг хангаж, дотоодын үйлдвэрлэл, экспортын өрсөлдөх чадвар болон улсын тогтвортой хөгжилд чухал хувь нэмэр оруулдаг. Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлгаа лаборатори нь 2025 онд бол 3.2 тэрбум төгрөгийн өртөгтэй хөрөнгө оруулалтыг хийж багаж тоног төхөөрөмжийнхаа шинжилгээг бол хийлээ. За ингэснээр бол бид нөгөө хүнсний бүтээгдэхүүнийхээ аюулгүй үзүүлэлтийг шинжлэх боломжтой орчин үеийн шинэ тоног төхөөрөмжөөр бол хангагдж байна л гэсэн. За ер нь бол одоо манай хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлгаа лаборатори дээр бол 9.8 тэрбумын хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн зөвхөн тоног төхөөрөмжийн хувьд шүү. Тийм бол судалгаа байдаг. Одоо үүнээсээ бид нар бол нэг 5 тэрбум орчим дээр нь бол одоо хөрөнгө оруулалтаа бол одоо 26 оныхтойгоо нийлүүлээд бол ингээд татсан байж байгаа. Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлгаа лаборатори нь 1.7 тэрбум төгрөгийн өртөг бүхий 39 төрлийн 80 ширхэг тоног төхөөрөмж авч үйл ажиллагаанд бүрэн нэвтрүүлв. Ингэснээр хүнс хүрээлэн буй орчны шинжилгээний чадамж нэмэгдэж, аюулгүй үзүүлэлтийн шинжилгээ 85% болсон. 2025 онд бичил битний төсвөрчлөлтийг тодорхойлох арга зүйг боловсруулан шинэ арга аргачлалыг нэвтрүүлж ажиллаа. Уг арга аргачлалыг нэвтрүүлсний хүрээнд нэгдсэн үндэсний байгууллагын хүнс үдэ аж ахуйн байгууллагатай хамтарч хагас болон бүрэн боловсруулсан махан бүтээгдэхүүн, мөн сүүн бүтээгдэхүүнүүдэд бичил битний төсвөрчлөлтийг тодорхойлох тандал судалгааны ажлыг хийж гүйцэтгэлээ. Мөн хүнсний бүтээгдэхүүн болон хүрээлэн буй орчны дээжүүдэд бичил битний төсвөрчлөлтийг тодорхойлох шинжилгээ хийх зорилго тавьж итгэмжлэлийн үндэсний төвд хүрээ өргөх саналаа өгч ажилласан. Бид бүхэн бол 2025 оны 5 сарын 1-ний эрүүл мэндийн сайдын 182 дугаар тушаалаар батлагдсан аюулгүй үзүүлэлтийг бүрэн үүсгэхээр зорилго тавиа ажиллаж байна. Тийм орон судлалын лаборатори нь 2024 онд атом шингээлтийн спектрометр, давхар мас спектрометр, тэхийн хорматограф, өндөр мэдрэмжит шингэний хорматограф гэсэн сүүлийн үеийн өндөр мэдрэмжит багаж тоног төхөөрөмжүүдийг хүлээн авч зориулсан үйл ажиллагаанд оруулсан. Эдгээр багаж тоног төхөөрөмж нь үйл ажиллагаанд орсноороо 2021 оноос зохиссон пестицидийн үлдэгдэл тодорхойлох шинжилгээг хийх боломжтой болсон бөгөөд өмнө 12 нэр төрлийн пестицидийн үлдэгдлийг тодорхойлдог байсан бол одоо 221 нэр төрлийн пестицидийн үлдэгдлийг баталгаажуулах түвшинд шинжлэх чадамжтай болсон байгаа. Манай лаборатори нь цаашид 2026 онд хүнсний бүтээгдэхүүний бүтцийн шинжилгээг хийх, хүнсний бүтээгдэхүүнд үл мэдэгдэх холц бохирдуулагчдыг бичил хуванцрыг тодорхойлох шинжилгээг шинээр нэмэгдүүлэх, хүнсний сав баглаа бодлын ангилал төрлийг тодорхойлох шинжилгээг шинээр нэмэгдүүлэх болон жимс хүнсний ногоо, үр тариа хүнсний бүтээгдэхүүн пестицидийн үлдэгдлийг 500 гаруй нэр төрлөөр арх согтууруулахын дагуулагдах хорт толцыг 22 нэр төрөл хүртэл нэмэгдүүлэн тодорхойлох шинжилгээг нэвтрүүлж хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг олон улсын түвшинд хүртэл хянахаар төлөвлөж ажиллаж байна. Хүнсний түүхийд бүтээгдэхүүний аюулгүй байдалд 6 төрлийн тандалт судалгаа, эрсдлийн үнэлгээ хийж, үр дүн, санал зөвлөмжийг холбогдох төр хувийн хэмжлийн байгууллагуудад хүргүүлв. Тандалт судалгааг явуулахдаа Улаанбаатар хот болон 9 аймаг, 2 хөлийн бомбт дах 90 объектоос цуглуулсан 920 дээжид 40,829 үзүүлэлтээр шинжилгээ хийлээ. Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлгаа лаборатори хуулиар олгосон чиг үүргийнхаа дагуу 2025 онд бүрэн гүйцэтгэлтэй хийж дууссан 8 тандалт судалгааг хийлээ. Энэ тандалт судалгааг хийснээр бид нөхцөл байдал ямар байгаа вэ? Бодит нөхцөл байдлыг үнэлэх боломж бүрддэг. Мөн энэ дээр тулгуурлаад цаашд юун дээр анхаарах вэ гэдгээ харах боломжтой болдог. Эрсдлээ үнэлэх маш том боломж болж өгдөг давуу талтай. Тандалт судалгааг явуулахдаа нийтдээ 9 аймаг, 2 хөлийн бомбдод болоод Улаанбаатар хотыг хамруулж хийсэн. Энд 1500 орчим дээжин дээр 11,000 үзүүлэлтээр шинжилгээ хийсэн. Тандалт судалгааг явуулахдаа бид хүнсний бүтээгдэхүүнийг сонгон чиглэл тус бүрээр тандалтыг хийсэн. Монгол улсад мөрдөгдөж байгаа хүнсний түүхийд бүтээгдэхүүн тавигдах аюулгүй үзүүлэлт бол эрүүл мэндийн сайдын баталснаар бол 192 байсныг бид энэ жил 2025 онд бол 468 болгож өсгөж байгаа.
За энэ нь бол одоо өөрөөр хэлэх юм бол хуулийн дээр бол одоо байдаг. Энэ аюулгүй үзүүлэлт хүнсний бүтээгдэхүүн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн дээр бол энэ аюулгүй үзүүлэлтийг одоо эрүүл мэндийн асуудал гэсэн төрийн захиргааны төв байгууллагаар одоо батлуулж за үүнийг бол одоо шинжилгээнд мөрдөж ажиллах нь манай лабораторийн одоо хуулийн нийцэг үүрэг бол байдаг. За энэ хүрээндээ бол бид нар эрүүл мэндийн сайд дээр бол 2025 онд энэ аюулгүй үзүүлэлтийг бол шинжилэн ингээ батлуулсан. За энэ аюулгүй үзүүлэлтийн тоо нэмэгдэх тусам манай энэ хүнсний Монгол улсад одоо хил гаалаар орж ирэх хүнсний бүтээгдэхүүн болон дотоодод үйлдвэрлэгдэж байгаа хүнсний бүтээгдэхүүний чанарын асуудал одоо аюулгүй байдал сайжирна л гэсэн үг. Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлгаа лабораторийн дээж хүлээн авах хэсэг нь 2025 онд шинжилэн засвар үйлчилгээ хийгдснээр иргэд аж ахуй нэгжид 5 тухтай стандартын шаардлага хангасан үйлчилгээ үзүүлж байна. Мөн иргэд шинжилгээний хариуг цахимаар авах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна. Монголын системээр одоо иргэдэд болон аж ахуй нэгжүүдийн шинжилгээний хариуг олохоор одоо ажиллаж байгаа. Энэ маань одоо үндсэндээ туршилтын үе шатн дээр явж байгаа. Энэ 2026 оны 1-р улирал багтаад одоо тус үйл ажиллагааг одоо нэвтрүүлэхэд зорилго болон ажиллаж байна. Ингэснээр одоо иргэн архин аж ахуй нэгжүүд маань заавал шинжилгээний хариуг авдаг байсан бол цахимаар ирж авч байгаа нь одоо эргээд одоо цаг хугацаа хэмнэх эдийн засгийн одоо өрнөгөн байдалд одоо өртөхгүй ийм шуурхай үйлчлэгийг одоо үзүүлэхэд одоо бид одоо ажиллаж байна. Стандартын шаардлагад нийцүүлэн лабораторийн агаржуулалтын системийг засварлахад зориулж 1.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий их засварын хөрөнгө оруулалт хийгдэв. Ингэснээр лабораторийн ажилтан албан хаагчдын хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаж, эрүүл аюулгүй орчинд ажиллах нөхцөл бүрдэж байна. Лабораторийн нарийн мэргэжлийн ажилтан албан хаагчдын тогтвортой үр бүтээлтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлж, гадаад хамтын ажиллагааны хүрээнд бүгд найрамдах Хятад ард улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанар, стандарт, судалгааны хүрээлэнд пестицидийн үлдэгдэл болон хүнд металлын шинжилгээний чиглэлээр шинжээчтэй мэргэжшүүлэх сургалтанд хамруулж байна. Цаашид орон нутгийн сүлжээ лабораторийн шинжээчдийг тогтмол сургаж, хүний нөөцийн чадварыг бэхжүүлэхээр ажиллаж байна. Бид цаашид одоо бүсийн хэмжээнд одоо өрсөлдөхүйц мөн одоо өндөр хөгжилтэй улс орнуудын одоо лабораториудтай харьцуулсан шинжилгээ хийдэг. За тэр харьцуулсан шинжилгээгээр тодорхой одоо шинжилгээний хариу зөрдөггүй байх. За ингээгснээр улмаар одоо бид нэр энэ экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхэд бол одоо лабораторийн одоо үүрэг оролцоол маш чухал. Тэгэхээр энэ дээрээ бол одоо бас мөн онцгой анхаарч ажиллаж байгаа. Бид нэр өндөр өртөгтэй тоног төхөөрөмжүүдийг одоо худалдаж аваад байдаг. За үүнийхээ ингээд ажилуулъя гэдэг тэгэхээр нөгөө уруулж стандарт бодисууд болон за бусад лабораторийн дагалдах хэрэгслүүд маань маш чухал байдаг. Тэгэхээр энэ дээр бол одоо тасралтгүй одоо хөрөнгө оруулалтанд шийдэгдэж энэ лаборатори бүрэн одоо цогц чадамжаараа 100% стандартын шаардлага хангасан олон улсын түвшинд хөлийн зөвшөөрөгдөгч ийм одоо лаборатори болж хөгжих ёстой. Тэгэхээр яг энэ чиглэлийн дагуу бид нэр одоо 4-5 төрлийн одоо үйл ажиллагааг одоо зорилгоо болгоод ингээд стратеги төлөвлөгөөгөө боловсруулад ингээд 2028 он хүртэлх энэ хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлгаа лаборатори хэрхэн хөгжих үү? Тэгээ цаашдаа энэ одоо тогтолцоо ямар байх вэ гэдэг чиглэлээр бид нэр одоо ажил хийсэн гараад ингээд ажиллаж байгаа. Хүнсний аюулгүй байдал нь хүн амын эрүүл мэндийг хамгаалах, нийгэм эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой. Хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд хүнсний түүхийд бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр баталгаажуулах шаардлагатай. Энэ үүргийг хүнсний лаборатори гүйцэтгэж, хүнсний стандарт, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах үндэс болдог.